Миний хувьд бол одоо голж анхаардаг асуудал мэдээж одоо багш эмчнэрийнхаа нэмэгдэл цалинтай холбоотой маргааны асуудлыг бол нэг тал руу нь одоо бас болгоход улсын хурлын засгийн газар руу одоо бас санал шаардлага өргүүлж байнгын бороодор бол асуудал тавьж нэг талд нь шийдсэн. Шинэ хуучин цалин гэж эхэлсэн шүү дээ тийм үү. Тийм учраас энэ суур хоёр салбарынхаа цалин улсыг нэмэгдүүлэх тал дээр бол одоо гол ач холбогдол өгч ажилласан. За хоёрдугаарх нь төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг олох асуудлыг бол үндсэн хуулийн цэцээр л одоо эцэслэн шийдвэлсэн. За 3 дахь нэг том асуудал бол одоо нийгмийн даатгалын хуулийнхаа шинжилгээг хийж авлаа. Ахмадынхаа тэтгэврийг ядаж яаж нэмэх вэ гэдэг энэ концепцийн үзэл баримтлалын доор ямар ч үсэн ахмадын тэтгэврийг бол одоо нэмэх нийгмийн даатгалын шудраг тогтолцоог бүрдүүлэх реформыг бол одоо нэг том алхам дахиулж чадсан. За тэгээ хамгийн сүүлд нь чухал суурь асуудал бол гэр бүлийн одоо хууль процессын хуулийн дээр бас ажлын хэсэгт нь ажиллаж амжилттай батлууллаа. Татврын хуулийн дээр одоо би ажлын хэсэгт нь бас одоо хүн амын орлогын хамтран татврыг бол хариуцж бас ажилласан. Эх оны 1 сарын 1-ээс 792 мянган төгрөг буюу хөдөлмөрийн өснөд доод хэмжээтэй тэнцэх хэмжээний одоо татврын хөнгөлтийг бол үзүүлээд за 28 оны 1 сарын 1-ээс үндсэндээ жил гаруйны дагаас нийт ажилтнаас бүх ажилтнуудаас 2 сая төгрөг хүртэлх орлогоос нь одоо татвар авахгүйгээр гэж шийдвэрлээ. За тэгээ манай ахмадын ажлын хэсгээ бол онцлог төртмөр байна. Улсын хурлын даргын одоо захимжаар байгуулагдсан ахмадын ажлын хэсэг үнэхээр одоо бас хамгийн идэвхтэй ажилласан ажлын хэсэг болов уу гэж би бас бодож байна. Маш олон хуулиудыг одоо бас ярилцлаа. Өргөн цар хүрээтэй төрийн бус байгууллагын ахмадын төлөөлөл. За манай ахмадууд маань ч гэсэн хаач очисон одоо маш их идэвхтэй өөртөө хууль одоо тэр дүрм журам саналуудаа бол маш их идэвхтэй ажил хэрэгчээр оролцдог. Тэгэхээр иргэн төрийн харилцаа түүнийг төлөөлж байгаа төрийн түвшээдийн харилцаа одоо илүү сайн байснараа сайн хууль гаргадаг юм өстой. Тийм учраас энэ удаагийн одоо хаврын чуулган маш их үр бүтээлтэй ажиллаа. Тэгээд одоо энэ чиглэлээр эрх намрын чуулганаар бол одоо дутууга гүйцээгээд одоо ингээд ажиллана. Тэгээд энэ зуны хугацаанд баталсан хууль тогтоомжуудаа сурчлах, замаар ард иргэдтэй уулзах гэд ийм олон ажлуудтай явна да.